За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр манай олон улсын стратегийн тойм буюу дэлхийн 7 хоног хөтөлбөрийн маань ээлжид дугаар бол эхлэхэд инфо бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаараар бол бид нэр 3 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 8-ны хооронд болж өрнөсөн дэлхий дээрх хамгийн онцлог олон нийтийн анхаарлыг татсан геополитикийн шинж чанартай үйлдэлүүдийг бол дэлгэрэнгүй авч үзэж ярих болно. Гэхдээ сүүлийн өдрүүдэд бол мэдээч хэрэг ойрох дорнодод Иранд үүсэж буй нөхцөл байдлын улмаас бол энэ Ирантай холбоотой мэдээлэл маш их олон улсын хэвлэлүүдээр засагдж байгаа болохоор хүмүүсийн оюун санаа бол баг зэрэг тэгж дарамтанд орсон залхсан иймэрхүү байдалтай бол бас байж магадгүй. За ийм учраас эхний мэдээллүүд бол арай хөнгөн мэдээллүүдээр буюу тухайлбал Непалийн мэдээгээр бол анхны мэдээг бол эхлэе гэж бол дүгнэж байгаа юм. За бид бүхний санаж байгаачлан өнгөрсөн 9-р сард бол Непал улсад бол маш өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал бослого тэмцэл бол болсон. За энэ нь ямар учиртай вэ гэвэл мэдээч хэрэг тус улсын засгийн газрын зүгээс олон нийтийг бол сошиал платформуд буюу за Facebook, YouTube, Instagram зэргүүдийг бол ашиглахыг ийм хоригдсан шийдвэр, хоригдсан хуулийн төсөл баталснаас болж ийм жагсаал гарсан. За энэ жагсаал нь улам бүр хүчирхийллийн шинж чанартай болсноор аргагүй эрхэнд залуучуудын шахалтанд өртсөн улмаас тухайн үедээ Непалийн ерөнхий сайд Шарма Оли бол огцорч байсныг бол бүгдээрээ санаж байгаа байхаа. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт болсон Непалийн парламентын тойргийн сонгуулиар за Непал улсын рэпер ая зохиогч дуучин Балендра Шах гэдэг хүн өмнөх ерөнхий сайд Шарма Олиг бол ялаж за Непалийн дараагийн ерөнхий сайд болох бол боломжтой бол улам бүр ойртсон гэдэг ийм мэдээ байна. За Непал улсын сонгуулийн ерөнхий хорооноос өдгөө 35 настай Балендра Шах за 68348 хүний санал авсан бол өмнөх ерөнхий сайд Шарма Оли 18734 санал авсан болохыг бол зарлалаа. Пүрэв гарагт болсон тус сонгуул нь өнгөрсөн оны 9-р сард залуучуудын босолтын улмаас засгийн газар огцорсноос хойш болж буй анхны сонгуул юм. За энэ удаагийн сонгуул нь тус улсын уламжлалт улс төрийн хүчний нөлөө бүхий хүмүүс болон за өөрчлөлт шинжилтийг эрэлхийлсэн шинэ үеийн залуучуудын хооронд өрнөсөн ийм сонгуул болсноор онцлогтой. Гэхдээ сонгуулийн эцсийн үр дүн бол хараахан гараагүй. Непал улсын сонгуул бол олон үе шаттай явагддаг. За цаашид ч үргэлжлэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийн сонгуулиар рэпер Балендра Шахын RSP нам бол ялалт байгуулах магадлал бол маш өндөр байгаа нь бол судлаачдын зүгээс бол таамаглагдаж байгаа юм а. Непал улсын хувьд гэвэл сүүлийн 20 гаруй жилийн турш тус улс нь бол байнгын солигддог эвслийн засгийн газруудтай бол байж ирсэн. За голдуу улс төрийн 3 том нам бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд бол Непалийн улс төрд бол ноёрхсон. Харин энэ 3 намын 2 нь бол коммунист чиг баримжаатай бүгд найрамдах хятад ард улсын коммунист намын нөлөө орсон гэж үзэгддэг ийм намууд байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуул болохын яг өмнөхөн бол нэгэн том асуулт тавигдаж байсан л та. Тэр нь ямар асуулт вэ гэвэл зэт үеийн сонгогчид энэ удаагийн сонгуулиар улс орноо туршлага багтай боловч шинэлэг сэтгэлгээтэй үеийнхнэр удирдуулах сонголт хийх үү? Эсвэл олон 10 жилийн турш ноёрхсон хуучны улс төрийн хүнд чинтэй лидерүүдэд эрх мэдлийг нь хэвээр үлдээх үү гэдэг ийм л сонголт бол тулгарсан. За мөн энэ удаагийн сонгуулиар Непал улсад анх удаа санал өгөх 800 мянга гаруй залуус бүртгэгдсэн бөгөөд за нэг ёсонд бол анхны сонгуулиа өгнө гэсэн үг. За энэ том залуучуудын масс нь бол Непал улсын энэ удаагийн сонгуулийн үр дүнд бол маш хүчтэй нөлөө үзүүлэх нь бол тодорхой болоод байгаа юм а. За тэгэхээр энэ Балендра Шах буюу олон нийтэд Бален гэдэг нэрээр танигдсан рэпер маань за Непалийн хипхоп рэп урсгалын нэгэн томоохон төлөөлөл бөгөөд маш алдартай уран бүтээлч юм байна. За түүний Непал хэл дээрх Балидам буюу Золиос гэдэг нэртэй дуу нь YouTube дээр олон сая үзэлтийг бол хандлагыг авсан. За Балендра Шахын хувьд бол өнгөрсөн оны 9-р сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр бол тэрээр улс төрд бол бүр тодорч гарч ирсэн нэг юм. За өнгөрсөн тэр 9-р сард болсон жагсаалын үеэр бол нийтдээ 77 хүн алагдаж 2000 гаруй хүн бол гэмтэж бэртсэн бөгөөд за BBC агентлагийн хувийн тусгай мөрдөн шалгалтаар бол цагдаагийнхан зэвсэггүй иргэдийн эсрэг олноороо гал нээсэн болох нь бас тогтоогдсон байдаг. За рэпер Балендра Шахын нам бас энэ оны 2 дугаар сард бол мөрийн хөтөлбөрөөр танилцуулсан. За хэрвээ рэперийн нам ялах юм бол Непал улсад 1.2 сая ажлын байрыг шинээр бий болгож
залуучуудын гадагшаа хөдөлмөр эрхлэхээр явж буй энэ урсгалыг бол саарамжуулах зорилготой байгаагаа бас зардсан. За нэг ёсондоо бол эх орондоо ажлын байр бий болгож залуучуудаа гадаадад хөдөлмөр эрхлэхгүйгээр эх орондоо ажиллах боломжийг нь хангаж өгөх зорилготой гэсэн үг. За гэтэл манай улсад яг эсэргээрээ нэг одоо энд харагдаж байгаа шиг нэг ийм л байх жишээтэй байна л та. За энэ жаахаа тэгэхээр рэпер Балендра Шахын нам хэрвээ ялах юм бол 5 жилийн дотор тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлогыг $1447-оос $3,000 болгох бөгөөд улсын эдийн засгийг $100 тэрбум дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд хүргэж за одоогийнхоос 2 дахин өсгөх ийм зорилт бол тавьсан. За мөн хамгийн гол нь энэ Непал улсад иргэдийн эрүүл мэндийн ийм даатгалын системийг бий болгох зэрэг бас ийм амлалтуудыг бол өгöd байгаа юм а. За хэдийгээр энэ одоо шинэ нам энэ Балендра Шахын энэ нам бол иймэрхүү том амлалтуудыг өгж байгаа боловч за энэ бүхнийг бол хэрхэн хийх талаарх одоо арга зам мэдээллүүд нь бол надад байхгүй учраас энэ талаар судалж амжсангүй. Тэгэхээр энэ бүх нь бол одоо хий хоосон сонгуулийн амлалт байх уу эсвэл үнэхээр хэрэгжих боломжтой зүйл үү гэдгийг бол одоо цаг хугацаа харуулах болоод байх шиг байна. За манай дараагийн мэдээ бол Мексикийн зартай хар тамхины толгойлогч саяхан амиа алддаг хүн болох за Эл Менчотой холбоотой ийм мэдээ байна. За өнгөрсөн 7 хоногийн дэлхийн 7 хоног таймоор бол энэ талаар бол бас дэлгэрэнгүй мэдээллийг бол та бүхэндээ хүргэж байсан. Гэхдээ энэ удаа бид нэр юуг нь онцлох гээд байна вэ гэвэл одоо энэ Мексикийн хар тамхины картелийн хамгийн одоо том зартай толгойлогч Эл Менчог бол төрөл төрөсөд ар гэрийнхэн найз нөхөд хамтран зүтгэгчд нь бол түүнийг одоо өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт бол оршууллаа. Мөн хамгийн анхаарал татсан үйл явдал нь бол түүнийг оршуулахдаа түүний авсыг автаар хийсэн одоо автаа авсанд оршуулсан энэ үйл явдал байсан юм а. За Эл Менчо нь бол 2 дугаар сарын сүүлээр түүнийг баривчлахаар очсон. За Мексикийн тусгай хүчнийхэнтэй бол одоо буудалцаан хийж зүгтах гэж оролдох үеэр бол шархтаж за улмаар тэрээр цагдаагийнханд баригдах үедээ амьд байсан боловч түүнийг одоо нэн даруй нисдэг тэргээр Мехико хотын эмнэлэг рүү тээвэрлэх явцд бол тэрээр одоо амьсгал хураасан юм. За 59 настай Эл Менчо бол одоо Jalisco New Generation Cartel буюу CJNG картелийг бол үүсгэн байгуулагч нэгэн. За Мексикийн хамгийн ихээр 90 сурвалжлагдаж байсан хүн. За мөн одоо түүнийг одоо Америкийн нэгдсэн улсын зүгээс баривчлахад тусалх хүч мэдээлэл олгосон хүнд $15 сая шагналыг бол амлаад байсан юм. Улмаар Эл Менчо амиа алдсан явдал Мексик даяар байха картелуудад асар хүчтэй өшөө авалтын шинжтэй хүчирхийллийг өдөөж картелийн гишүүд Мексикийн 20 орчим мужид эмх замраагүй байдал үүсгэж автомашинуудыг галдан шатааж хот хоорондын замуудыг хааж бол өмнө саманд дэгдээгээд амжсан. Иймээс Эл Менчогийн оршуулах ёслолын үеэр дахин эмх замраагүй байдал үүсэж магадгүй гэх үүднээс тус улсын зэвсэгт хүчний албан хаагчид Мексикийн өнцөг булан бүрт өндөржүүлсэн бэлэн байдалд бол шигжсэн байна. Мөн Эл Менчогийн оршуулга болсон газарт том хэмжээтэй дахиан хэлбэртэй юм чимэглэл зассан байсан нь бол олонний анхаарлыг татсан юм. Энэ нь ямар учиртай байсан бэ гэвэл Эл Менчо азарган дахиа зодолдуулах хоббитэй хүн байсан учраас за түүнийг хоббиг бол хүндэтгэх үүднээс бол дар гэрийнх нь ингэж бэлэгдлийн чанартайгаар ийм зүйл зассан гэж тайлбарласан. Тэрээр үнэхээр их нөлөөтэй, маш их сүлжээтэй, бас хэд олон гишүүдтэй картелийн толгойлогч байсан учраас түүний оршуулгын ёслолд Мексикийн өнцөг булан бүрээс ирсэн цэцэг болон эмгэнлийн захидлуудыг бол тээвэрлэхэд нийтдээ 5 ширхэг том хэмжээний ачааны машин шаардлагатай болсон талаар бол одоо бас мэдээлсэн. За мөн одоо эдгээр ирсэн захиа болон цэцэгний эзэдийн дийлэнх нь нэрээ нууцлсан байсан талаар бол France Press агентлаг бол онцлсан байгаа юм. За түүнчлэн оршуулгын ёслолын үеэр Мексикийн уламжлалт ранчеро хөгжим болон хар тамхины бүлэглэлийн толгойлогчдыг магтан дуулдаг Narco Corridors жанрын дуунууд бол их шигдсэн юм. Мэдээч энэ бүхнээс илүү их анхаарал татсан зүйл нь Эл Менчог оршуулгахдаа түүнд зориулсан автан авс бэлтсэн явдал байлаа. Оршуулгын арга хэмжээ 1 цаг орчим үргэлжилсэний дараагаар гашуудал илэрхийлэгчид автан авсыг булшны нүхэнд бол хүндэтгэлтэйгээр хийн болсон. Гэхдээ Мексикийн өмнөх алдартай хар тамхины боссууд бол ихэнхдээ шарил дээрээ том хэмжээний бунхан бариулдаг байсан бол Эл Менчо бол бунхан бариулаагүй бөгөөд энэ ч утгаараа харьцангуй даруухан оршуулгын ажиллагаа болсон гэж дүгнэж байна.
Эл Менчогийн удирдах байсан CJ-NG картел нь түүний удирдлагад ор асар богино хугацаанд үндэстэн дамсан хэд хүчирхэг гэмт хэргийн байгууллага болон өргөжөж өөрийн гол төв болох Халиско мужаас бол Мексикийн бусад мужууд руу сүлжээгээ байгуулан тархсан бөгөөд тэд хар тамхины үйлдвэрлэлд хууль бус зэвсгийн 8, хууль бус тээвэр зэрэг хэд хэдэн чиглэлийн гэмтэргийн шинжтэй үйл ажиллагааг бол явуулдаг. Улмаар түүнийг Мексикийн тусгай хүчнийхэн амжилттай устгасан явдал нь тус улсын ерөнхийлөгч Клаудио Шейнбаумын засаг захиргааны хувьд асар том амжилт болж хувирсан юм. За учир нь гэвэл яг тухайн мөчид Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Мексикийн ерөнхийлөгчд хандаж хар тамхины эсрэг илүү чанга хүчтэй арга хэмжээ авахыг бол шаардаад байсан яг ийм үед ийм үйл явдал болсноор онцлогтой юм. За бид бүхэн бүгдээрээ санаж байгаа энэ оны 1-р сард Венесуелийн ерөнхийлөгч болсон Николас Мадурог Трамп баривчлсан гэхүү хулгайлахдаа бол хар тамхины асуудалтай бол ингэж холбож хар тамхины картелээ дийлэхгүй байна гэдэг ийм асуудлаар шалтгаан хийж ингэж бол хавтсан. Тэгэхээр Мексик улсын ерөнхийлөгчийн хувьд юмыг яаж мэдхүү бас Трампын тэр нэг хатгаад байгаа хөшөөрөг хийгээд байгаа дарамтнаас нь бол ингэж салчих шиг боллоо. Гэхдээ Эл Менчог устгасан энэ явдал нь бол Мексик даяар дахин нэг хүчирхийллийн давалгааг тун удахгүй өдөөж магадгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм л та. Учир нь гэвэл энэ картел хэд том хэтэрхий хүчирхэг учраас картел доторх фракцууд өөр хоорондоо бас эрх мэдлийн төлөө тэмцэлдэж тэр тэмцлийн хүчирхийлэл нь бол Мексикийн хот болон тосгодуудад годамж талбайдуудад эвэрч улс оронд бас дахин эмх замраагүй байдал үүсэхгүй гэдэг ийм том болгоомжлол бас байсаар байгаа юм аа. За тэгвэл илүү чухал мэдээ рүүгээ хэдүүлээ орж эхэлцгээе. За өнгөрсөн 7 хоногт дэлхийн дахны анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал бол мэдээч хэрэг ойрох дорндод Ираны оролцож буй энэхүү бүс нутгийн хямрал гэхүү дайнч гэж нэрлэхүү энэ үйл явдалтай холбоотой мэдээ байна. За анх 2 дугаар сарын 28-ны өдөр бол Америкийн нэгдсэн улс болон Израилийн талууд бол Иран улсын эсрэг Пуужингийн цохилт өгж эхэлснээр үүний хариуд Иранчууд бас Пуужингийн цохилт өгснөөр ингэж ойрох дорндын бүс нутагт томоохон хэмжээний мөргөлдөөн бол бий болоод өнөөдөр бараг 10 дахь хоног дээр явж байна. За тэгвэл юуны өмнө дайралтын Америкийн нэгдсэн улс болон Израилийн хамгийн ихний дайралтад бол тухайн үедээ бол Ираны охидын сургууль өртөж маш олон тооны охтууд бага насны хүүхдүүд ингэж амиа автсан гэдэг ийм мэдээлэл бол цацагдж байсан. Тэгвэл өнгөрсөн 7 хоногийн хугацаанд энэ охидын сургуулийн бөмбөгдөлтийн талаарх мэдээ бол нэлээд олон нийтийн анхаарлыг татаж дэлхийд даяар шуугиан тарьсан иймэрхүү байдалтай байгаа юм аа. За Америкийн нэгдсэн улс болон Израилийн өгсөн энэ цохилтын улмаас Ираны өмнөд нутгийн Минаб хэмээх хотын нэгэн охидын сургууль бол цохилтонд өртөж энэхүү хавтлагын улмаас бол нийтдээ 153 хүн бол амиа автсан гэх мэдээлэл бол дэлхийн нийтийг өнөөдрийг хүртэл шуугуулсаар байна. За тэдний дийлэнх нь дөнгөж 7-оос 12 насны охтууд байсан гэдгийг бас онцлож байгаа юм. За Ираны зүгээс энэ хавтлагад бол Америкийн нэгдсэн улс болон Израилийн талыг бол мэдээж шууд буруутгасан. За харин Америкийн нэгдсэн улсын талаас энэ хэрэг энэ үйл явдлыг бол шалгаж байна гэдэг хариу өгсөн бол Израилийн талаас бол өөрсдийгөө тухайн бүс нутагт бол пуучин харваагүй гэдэг ийм байр суурийг бол илэрхийлсэн. За энэхүү охидын сургуулийн байршлын хувьд бол Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын цэргийн баазтай тун ойролцоо оршдог тул Америк болон Израилийн зүгээс цэргийн баазад Пуужингийн цохилт өгч байхдаа наривчлал дээр алдаа гаргаж охидын сургуулийг бол устгасан байж магадгүй гэдэг ийм нөхцөл байдал бас үүсэж байгаа юм аа. За энэ явдлын хариуд бол Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан энэ бол байж боломгүй зэрлэг балмад үйлдэл юм. Энэ хавталх нь бол төрөмгийлэгчдийн үйлдэлсэн томшгүй олон гэмт хэрэгүүдийн хар жагсаалтанд бол бас нэг хар хуудсыг нэмж байна хэмээн Америкийн нэгдсэн улс болон Израилийн талыг бол буруутгасан ийм тайлбар өгсөөр байна. Иран улсын хувьд тус улсын ажлын 7 хоног нь бусад улсуудынхаас арай өөрөөр явагддаг. Иранд бямб гаригаас пүрэв гариг хүртэл ажлын өдөр тооцогдож зөвхөн баасан гаригт бол улс орны хэмжээнд бол цорын ганц амралтын өдөр явагддаг. Иймээс цохилт болох үед сургуульд хичээл орж сурагчид бүгд сургууль дээрээ байж болсоншгүй болж таарад байгаа юм л та. Албаныхын мэдээлснээр бол тус сургууль нийтдээ 3 Пуужингийн цохилтонд өртсөн бөгөөд цэргийн бааз харин 600 метрийн зайтай байрладаг талаар бол хэлсэн.
Тэгэхээр Ираны охидын сургуульд хийсэн энэхүү хавталх нь Ираны дотоод сошиал сүлжээнд бол маш хүчтэй тархаснаас болоод Америкийн нэгдсэн улс болон Израилийг үдсэн ядах сэдвээр бол хурцлагдаж бол эхлээд байгаа юм Ираны нийгэм. За уг нь бол Иран улсад энэ оны 1-р сараас эхлээд өөрсдийн дэглэм буюу Аятолла Хоменейгийн засаглалыг бол эсэргүүцсэн ийм том хэмжээний ард түмний жагсаалал өрнөж байсан ч за Америкийн нэгдсэн улс болон Израилийн талаас бол одоо охидын сургуулийг бол бөмбөгдөж ийм балмад үйлдэл хийснээр бол тэдгээр засаглалаа эсэргүүцэжсэн тэмцэгчдийг за Ираны ард иргэдийг Америкийн нэгдсэн улс болон Израилийн эсрэг одоо үзэл санаанд бол эргүүлээд турхирч эхэллээ гэдэг одоо ийм зүйл бол явагдаад байгаа юм. За одоогоор энэ асуудлыг бол илүү тодорхой болгохоор Америкийн нэгдсэн улсын зүгээс бол мөрдөн шалгах ажиллагааг бол эхлүүлээд байгаа боловч за үнэхээр тодорхой боллоо гэж бодоход энэ үйлдэлийн хариуд яг ямар хариуцлага хүлээх нь за тодорхойгүй хэвээр байгаа юм а. За мөн Ираны болон Америкийн нэгдсэн улс Израиль зэрэг улсууд ингэж харилцсан буужин харуулсаж байгаагийн улмаас за Сауди Арабид байрлах дэлхийн хамгийн том газрын тосны компани болох Saudi Aramco компани за Ras Tanura хэмээх нэртэй нефтийн байгууламжийн зүг Иран улс бол дроны довтолгоо хийсэн нь бол батлагдаад байна. Гэхдээ Аз болж Ираны дроны довтолгоог Сауди Арабийн агаараас хамгаалах систем бол замд нь амдан устгаж чадсан бөгөөд за аюулгүй байдлын үүднээс бол нефтийн байгууламжийн үйл ажиллагааг бол төрдөө зогсоогод байгаа талаар мөн албаны зүгээс бол мэдээлсэн. Гэхдээ Ослын газраас хийсэн бичлэгийг харах юм бол Ираны дроны дайралтанд өртсөн тэрхүү Ras Tanura хэмээх нефтийн байгууламжаас бол хар утаас хунаглан гарч байгаа нь бол дүрс бичлэгнээ бол одоо харагдсан. За үүнийг Сауди Арабийн талаас тайлбарлахдаа устгагдсан дроны хэвтэрхийнүүд үйлдвэрийн барилгад бол бага зэрэг гэмтэл учруулсан үнэн гэдэг одоо ийм л тайлбарлал өгöd байна. За түүнчлэн даваа гарагийн өглөө Кувейт дахь Америкийн нэгдсэн улсын эрчим сайдын яамны цогцлборт бас гал гарч утаас хунаглаж байгаа бичлэг бол цацагдсан. За энэ бичлэгтээ зэрэгцээд Кувейтэд агаарын довтолгооноос хамгаалах тийм дохиолол ажиллаж эхэлсэн байгаа юм. За иймээс Кувейт дахь Америкийн нэгдсэн улсын эрчим сайдын яамыг Ираны дрон эсвэл пуужин онсон байж магадгүй гэх ийм мэдээлэл бол тархаад байна. Гэхдээ албаныхны хэлж бугаар бол эрчим сайдын яам шууд бол дайралтанд өртөөгүй бөгөөд аюулгүй байдлын үүднээс сэрэмжлүүлэг гаргаж эрчим сайдын яамны ажилчдыг бол хоригдох байранд бол шилжүүлсэн гэдэг ийм тайлбарыг бол өгсөөр байна. Түүнчлэн Кувейтийн баруун хойд хэсэгт бол F-15 сөнөөгч онгоцнууд бол осолдож нисгэгч нь амьд үлдсэн ийм үйл явдал бол болсон. За Кувейтийн батлан хамгаалах яамны мэдээлж бугаар Америкийн нэгдсэн улсын хэд хэдэн байлдааны сөнөөгч онгоцнууд Кувейтийн нутагт осолдсон нь бол үнэн боловч за бүх нисгэгчид бол амьд үлдсэн гэж бол баталгаажуулж мэдээлсэн. Гэхдээ хамгийн гол нь яг ямар шалтгааны улмаас дээрх онгоцнууд осолдсон болохыг одоо албан ёсны байдлаар бол тайлбарлаагүй боловч за Кувейтийн агаараас хамгаалах систем Америкийн нэгдсэн улсын сөнөөгч онгоцнуудыг бол андуурын устгасан байж магадгүй талаар бол одоо олон улсын хэвлэлүүдээр бол шугаж эхлээд байгаа юм а. За мөн дан ганц Сауди Араби Кувейтээс гадна Дубай, Бахрейн зэрэг бүс нутгуудад ч гэсэн Ираны пуужингийн болон дроны дайралтууд бол хийгдсээр байна. Катарын гадаад хэргийн сайд энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд тэрээр хэлэхдээ бол манай ард иргэдийн эсрэг ийм эв тод хавтлах хийснийхэн хариуцлагыг Иран улс нэн даруй хүлээх ёстой бөгөөд хариу арга хэмжээ авалгүйгээр энэ явдлыг бол орхиж яасан ч болохгүй гэдэг ийм хатуухан мэдээллийг бол хийсэн. За энэ нэг ёсондоо бол ойрох дорндод үүсээд буй дайнд Катар улс мөн нэгдэн оролцож магадгүй нөхцөл байдал бол үүсээд байна гэдгийг тод жишээ юм а. За түүнчлэн өөр нэгэн ноцтой үйл явдал болсон нь бол Ираны дронууд Абу Даби дахь одоо бомбтыг бол онилсан хавтлага үйлдэх үеэр Арабын нэгдсэн Эмират улсад байрлах Францын цэргийн бааз Ираны дроны дайралтанд өртсөн болохыг бол Францын батлан хамгаалах яамнаас бол мэдээлсэн. За Франц улсын хувьд бол 2009 онд Арабын нэгдсэн Эмират улсын нутаг дэвсгэр дээр өөрийн цэргийн баазыг бол байгуулж байсан. Гэхдээ Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны хувьд ойрох дорндод болж буй мөргөлдөөнд бол хараахан шууд аль нэг талыг шууд зэвсгийн хүчээр дэмжсэн ч юм уу бодлогын байдлаар дэмжсэн ийм мэдээллийг бол хийгээгүй хэвээр байна. За тэрээр Америкийн нэгдсэн улс болон Израиль улсуудын зүгээс Иранд анхлан хавдсан явдлыг олон улсын эрх зүйн хэм хэмжээг бол зөрчсөн ийм үйлдэл боллоо гэж одоо шөмжлөнгүй өнгө аястай бол мэдээлэл хийсэн байдаг. За энэ нь Францын зүгээс Америк болон Израилийн довтолгоог бол шууд бас бүрэн дэмжихгүй байгааг бол илэрхийлж байгаа юм а. Гэхдээ Макроны хувьд Герман болон Британий ерөнхий сайдуудтай бол бас хамтарсан мэдээлэл хийсэн.
За уг мэдэгдэлтэй бол Ираны зүгээс бас хариу цохилт болгож бүс нутгийн улс орнуудад Пуужингийн дайралт хийж байгааг бол буруутгаж, за нэн даруй энэ үйлдэлээ бол одоо таслан зогсоохыг Иранд бол шаардсан. За мөн одоо Макрон хэрэг шаардлагатай бол ойролт орон дахь холбоотнуудаа хамгаалах боломжтой бөгөөд за Персийн булан болон газрын дундад тэнгисдэх цэргийн албан хаагчдынхаа бэхэн байдлыг бол нэмэгдүүлэх ийм шийдвэр бол гаргаад байгаа юм а. За түүнчлэн Ираны дай эхэлсэнтэй холбоотойгоор Пакистан улсад бас гинтийн эмх замраагүй байдал бол үүсэт байна. За Ираны дээд удирдагч Аятолла Хомений алагдсантай холбоотойгоор Пакистаны хэд хэдэн том хотуудад бол эсэргүүцлийн жагсаал бол өрнөж гэрсэн. За хамгийн том жагсаал нь бол Карачи хотод болсон бөгөөд олон зуун жагсагчид Америкийн нэгдсэн улсын элчин алагдсан ийм байдалтай байна. Тэгэхээр Иран улс бол одоо өөрөө дэлхийн шийт урсгалын төв гэж явагддаг ийм улс юм. Харин Пакистаны хүн амын бол 30 гаруй хувь нь бол шийт урсгалыг шүтдэг. За иймээс тэдгээр хүмүүсийн хувьд Ираны амиа алдсан дээд удирдагч нь Зөнч Мухаммедтэй бол энэ зэрэгцгүүц исламын ертөнцийн бэлэг тэмдэг хэмээн бол одоо хүндлэгдэн шүтэгддэг ийм хүн байсан юм а. За мөн одоо мэдээж хэрэг эхлээд Америкийн нэгдсэн улс болон Израиль улсууд бол Иранд давталсан учраас Пакистаны ард иргэдийн дийлэн хэсэг нь Америк болон Израилийн энэхүү давталгааг исламын ертөнцийг чиглэсэн, исламын ертөнцийн эсрэг хийж буй давталгаа хэмээн үзэж Ираныг харин түрэмгийлэлд өртлөө гэдэг одоо ийм байр суурьаар харж, за Америкийн нэгдсэн улс болон Израилаас өмгөөлөх ийм оргилсон хүсэлтэй байгаа нь бол тодорхой болоод байна. За ер нь Ираны нөлөө Пакистанд бол маш өндөр байдаг бөгөөд Пакистаны зарим улс төрийн намууд дайн болохоос ч өмнө Ираныг бол дэмжсэн жагсаал цуглаануудыг бол тогтмол зохион байгуулдаг байсан. Гэхдээ хамгийн гол нь ерөнхийдөө исламын шашин гэдэг өнцгөөс нь харах юм бол исламын ертөнцид еврей болон христүүд өөрсдийн эзлэн түрэмгийллийг бол үлдэж байна гэдэг нүдээр л одоо болоод буй одоо үйл явдлыг бол харж байна гэж хэлж болохоор байна. За харин Европын холбооны удирдагчдын хувьд бол нөхцөл байдал бол нэлээд ээдрээтэй хэвээр байна. За учир нь тэд ойролт орондод дайн болж магадгүйг бол урьдчилан мэдэж байсан хүмүүс. За Америкийн нэгдсэн улсын зүгээс дайн эхлэхээс олон 7 хоногийн өмнөөс эхлэж ойролт орон дахь хүчээ нэмэгдүүлж байгааг бол Европын удирдагчид бол хамгийн сайн анзаарч бас ойлгож байсан. За мөн Трампын засаг захиргаа цөмийн хөтөлбөрөөр бүрэн зогсоохгүй бол ноцтой үр дагаврыг одоо Иранд амсуулах болно гэж Ираныг сүрдүүлсэнийг ч гэсэн тэд бас давхар сонсож байсан. За ингээд эцэст нь бол Иранд бол давталгаа эхэлсэн. Иранд давталгаа эхлээд өдгөө бараг 10 гаруй хонож байгаа ч гэсэн Европын улс орнуудын удирдлагууд өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурьгүй бол хэвээр байна. За Европын удирдагчид яг одоо юунд санаа зовж байна вэ гэвэл бүс нутагт одоо үүсэт буй одоо өөрсдийн иргэдийн аюулгүй байдалд бол хамгийн түрүүнд бол санаа зовниж байгаа юм. За хэрвээ дайны гал өргөжвөл ойролт орондоос бол нийт 10 орчим мянган Европын одоо холбооны улсын иргэдүүдийг бол одоо нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч магадгүй ийм нөхцөл байдалтай байна л та. За үүнээс гадна Европын засгийн газрууд ойролт орондын энэхүү хямрал нь бол тэдний дотоодын эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэгт бол одоо маш хүчтэй санаа зовж байгаа. За ялангуяа эрчим хүчний үн болон байгалийн хийн үн за ойролт орондод үүсэж буй асуудлаас болоод огцсон мөсөх ийм эрсдэл бол үүсэж байна. За мөн сүүлийн өдрүүдэд Европ дахь байгалийн хийн үн бол одоо бага зэргээр өсөж, за Оросын холбооны улс Украины дайн эхэлснээс хойш харагдаагүй тийм өндөр түвшинд бол хүрээд байгаа юм а. За Европын улс орнууд үүсэж буй нөхцөл байдалд бол нэгдсэн байр суурьтай болж чадахгүй байгаа учраас за Герман болон Франц, Их Британий төрийн тэргүүнүүд урьдчилсан байдлаар анхны хамтарсан мэдэгдлийг бол хийгээд амжсан. За энэ мэдэгдлийн агуулга нь Иран хэрэг бүс нутаг дахь Пуучин болон дроны дайралтай зогсоохгүй бол Европын холбооны зүгээс Ираны довтлох чадварыг бол устгах хүртэлх арга хэмжээ авахаас өөр аргагүй ийм нөхцөл байдалд одоо хүргэнэ гэдэг одоо анхааруулгын чанартай мэдэгдлийг бол хийсэн. За энэхүү мэдэгдлийн араас Их Британи улс Америкийн нэгдсэн улсын хүсэлтийн дагуу өөрийн ойролт оронд дахь одоо 2 цэргийн баазыг Америкийн нэгдсэн улсад бол ашиглуулахыг бол зөвшөөрөл олгосон. Гэхдээ үүнийх нь хариуд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол
Энэ бүхэн ч хангалтгүй байна. Британчууд өшөө илүү байдлаар бол энэ дайнд оролцох ёстой гэж Британий ерөнхий сайдыг бол шүүмжилсэн байх жишээтэй. За харин Францын хувьд Эмират дахь өөрийн цохилтонд өртсөн цэргийн баазын хамгаалалтыг бол чангатгаж байгаа бол Герман улс харин ямар ч нарийн төлөвлөгөөгүй бол хэвээр байна. Европын холбооны томоохон удирдагчид Трампыг ойролт орнын мөргөлдөөнд хит оролцож Ираны дайныг сонжруулахгүй байгаасаа гэж бол тэд хүсэж байгаа нь тодорхой. Учир нь хэрвээ Трамп Ирантай зууралдаад эхлэх юм бол Украины асуудалд анхаарал хандуулах бараг боломжгүй болж хувирах эрсдэл бол давхар үүсэж байна. Тэгвэл Европын их гурвлаас гадна Испани улс бас аль ёсоор Америк нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иранд хийсэн довтлохоог бол эрс шүүмжилсэн мэдээлэл гаргасан. Испани ерөнхий сайд Педро Санчес Америк нэгдсэн улсад хандаж аль ёсоор Ираны дэглэмийг эсэргүүцэж болно. Гэхдээ олон улсын эрх зүйг зөрчиж аюултай цэргийн ажиллагаа явуулж байгааг Испани улс бол одоо эрс эсэргүүцэж байна гэж бол мэдэгдсэн. Мөн үүн дээр нэмээд Испани улс өөрийн цэргийн баазуудыг Америк нэгдсэн улсад цаашид ашиглуулахгүй байх шийдвэрийг гаргаж Испанд байрлаж байсан Америк нэгдсэн улсын онгоцнууд тус улсын нутаг дэвсгэрээс бол бүр мөсөн гараад байна. Тэгвэл Европын холбооны дээд удирдлага болох Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйений зүгээс бүх нийтийг цочирдон мэдэгдэл хийсэн нь тэрээр бол одоо Ираны засгийг өөрийн талын итгэлтэй засгаар солих хэрэгтэй. Иймээс Америк болон Израиль улсууд Иранд довтлох нь зөв юм а гэдэг юм түрэмгий байр суурийг бол илэрхийлээд байна. Ингээ ерөнхийдөө Европын удирдагчид яг нэгдсэн байр суурьгүйгээр бол өөр өөрийн өнцгөөс энэ асуудалд бол хандсан хэвээр байна. Гэхдээ ерөнхийдөө ингээд харах юм бол 2026 он бол нийтэд өөмийн самун ихтэй ийм жил болж эхлэж байна. Энд тэмдгүүл асуудлууд бол дэгдэж байна л та. Гренландын асуудал, Венесуелийн асуудал, Ираны мөргөлдөөн, Украины дайн үргэлжилсээр байгаа явдал, нөгөө талд бас эдийн засгийн хувьд хэд төрөмгий болж буй бүгд найрамдах хятад ард улс түнчлэн одоо аливаа гаргах үйлдэлийг нь бол урьдчилан тааварлахад хэцүү Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гэх мэтээр одоо маш их асуудлууд бол үүсэж байна. Нэгэнтээ дэлхийн дэг журам бол ингэж өөрчлөгдөж магадгүй томоохон хөдөлгөөн бий болж эхэлсэн тул Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт бас нэгэн ноцтой мэдээлэл хийсэн нь Франц улс цөмийн бодлогоо өөрчилж цөмийн цэнэгт хошууныхын тоог нэмэгдүүлнэ гэдэг одоо ийм мэдээлэл байлаа. Тэрээр уг мэдээлэл хийхдээ нэгэн маш ноцтой үгийг хэлсэн нь манай өрсөлдөгчд өөрчлөгдсөн. Мөн манай түншүүдч мөн ялгаагүй өөрчлөгдсөн хэмээн хэлсэн нь цаагаараа бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд давхар хандаж хэлсэн үгс байлаа. Оросын холбооны улсын хувьд угаасаа цөмийн зэвсгийн тоогоор бол дэлхийд тэргүүлдэг бол бүгд найрамдах хятад ард улс сүүлийн жилүүдэд цөмийн хүчин чадлаа огцом нэмэгдүүлж бол эхэлсэн. Харин дэлхийн хоёр дахь том цөмийн гүрэн болох Америк нэгдсэн улс нь олон 10 жилийн турш Европ твийг өөрийн цөмийн хамгаалалтын шүхэрт оруул байлгаж ирсэн ийм улс юм. Гэвч Трамп ерөнхийлөгч болсноос хойш Вашингтоны уламжлалт бодлогын чиглэлүүдийг бол огцом өөрчилж эхэлсэн учраас Европын улс орнууд бол одоо багагүй түгшиг болсон. Иймээс Швед, Герман, Польш зэрэг улсууд Франц болон Их Британи хоёрыг Европын шин цөмийн одоо шүхэр байгуулах ёстой гэж үзэж одоо эв тодор үзэх болсон бөгөөд үүний тулд Европ твийг шин цөмийн шүхрийн хамгаалтанд оруулахын тулд Франц улс нэн тэргуунд өөрийн цөмийн цэнэгт хошууныхын тоог нэмэгдүүлэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал бол үүсэт байна. Европын холбооны улсуудын удирдагчдын байр суурь нэг иймэрхүү байна. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт ойролт орондод болж буй дайнд өөр нэгэн шинэ галын фронт бол нэгдсэн нь Ливаны нутаг болж таарлаа. Ливаны Хизболла бүлэглэлийн зүгээс өнгөрсөн даваа гарагаас эхлэж Израилийн эсрэг Пуучингийн цогцлтуудыг бол хийж эхэлснээр Израилийн хойд хэлийн бүс нутаг бол дайны одоо шинэ голомт болж хувирч байна. Хизболла бүлэглэлийн дайралтын хариуд бол Израиль улс Ливаны нийслэл Бейрут болон Ливаны өмнөд бүс нутгийн зарим хотуудыг онилж хэдэн удаагийн Пуучингийн цогцлтуудыг бол өгсөн юм. Хизболла бүлэглэлийн зүгээс Ираны дээд удирдагч Аятолла Хоменей алагдсан явдлын өшөөг авахын тулд Израильд Пуучингийн давталгаа хийсэн гэдгээ бол аль биесээр мэдэгдсэн. Гэхдээ Израилийн зүгээс Ливаны нутаг руу дан ганц Пуучин харавхаас гадна хуурай замын цэргийн ажиллагааг бас нэн даруй эхлүүлэх болсноо бол тус улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху зарлалаа. Израилийн Батлан хамгаалах сайд бас мегамар гарагт бол шууд шуурхай хурал зарлаж хуурай замын цэргүүд Ливанд дайран орж
стратегийн бүсүүдийг бол эзлэн авахар болсон гэдгийг мөн эд тодор мэдэгдсэн юм. За ингээд ойролт орнуудын дайнд албан ёсоор Хизболла бүлэглэл Ливан улс ингэж татагдан орж байна. Түүнчлэн өөр нэгэн онцлог зүйл гэвэл ойролт орнуудын тогтворгүй байдал дэлхийн нийтийн эдийн засагт бол шууд нөлөөлж эхлээд байна. За Иран улсыг бол одоо албан ёсоор Персийн булан дахь хөлөг онгоцнууд руу давталсан гэж буруутгаж байгаа бөгөөд за үүний улмаас дэлхийн нийтийн газрын тос байгалийн нийт үзүүлэлтийн 20 орчим хувийг бол дамжуулдаг Ормузын хоолой бараг ингэж хаагдсан байдалтай бол яг өнөөдөр ийм байдалтай байна. За албан ёсоор бол хаагаагүй боловч тэргээр ганц ч онгоц бол явахгүй байгаа. За мөн газрын тос болон байгалийн дамжуулах томоохон төвүүд болох Оман, Арабын нэгдсэн Эмират улсуудад давхар халдлага болсон мэдэн. За дэлхийн зах зээлийг бол одоо донсолгож эхлээд байгаа юм. За эдгээр халдлагуудын улмаас бол дэлхийн хамгийн том нефт болон хий үйлдвэрлэгчдийн зарим нь бол өөрсдийн үйлдвэрлэлүүдээ зогсоохоос өөр аргагүй юм байдалд бол ороод байгаа. За ингээд ойрын хугацаанд газрын тосны үн өсөж, дэлхийн эдийн засаг бас хямраж, за ард иргэдийн амжиргааны өртгөл нэмэгдэж болзошгүй талаар анхааруулахуд бол олон улсын хэвлэлээр шинжээчдийн зүгээс бол гарч эхлээд байна. За улмаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол энэ асуудлаар мягмар гарагт мэдэгдэл хийж олон улсын эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлыг шийдэхийн тулд усан замаар одоо гарах хөлөг онгоцнуудыг за Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо шаардлагатай бол тэр Ормузын хоолойгоор дамжиж гарахт нь бол хамгаалж болно гэж бол мэдэгдсэн. За тэрээр бас хамгийн чухал нь яг ингэж мэдэгдснийхээ араас за энэ хамгаалалтыг мэдээч хэрэг мөнгөөр хийн гэхдээ том боломжийн үнээр хийн гэж бол Трамп бас мэдгдсэн нь бол олон нийтийн дургуутсыг дэлхийн нийтийн дургуутсыг бол маш богино хугацаанд бол ингэж хүргээд амжсан. За тэгвэл Иран улсад энэ дараагийн дээд удирдагчийг сонгох асуудал одоо эд яригдж байгаа бөгөөд амиа алдсан Аятолла Хоменейгийн хүүг бол дараачийн дээд удирдагч болгож магадгүй гэдэг ийм мэдээлэл цацагдсан юм. За хамгийн сүүлд авсан мэдээлэлээр бол баг эхнээсээ олон улсын хэвлэлүүдээр Аятолла Хоменейгийн хүүг бол одоо баг удирдагчаар сонгочихлоо. За исламын шашны Иран дахь 88 дээд санваартан бол санал нэгдлээ гэдэг ийм мэдээлэлүүд бол бас гарч эхлээд байна. Тэгвэл Трампын зүгээс Хоменейгийн хүүг бол хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд за Трамп өөрийгөө Ираны дараачийн дээд удирдагчийг сонгох процессд бол заавал оролцох ёстой бөгөөд одоо энэ хүсэлтээ бол ингэж албан ёсоор бас өнгөрсөн 7 хоногт илэрхийлээд амжлаа. За тэрээр энэ санаагаа хэлснийхээ араас Николас Мадурог баривчилсны дараа Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр бол Делси Родригесийг бол томилоход өөрийгөө бас нөлөөлсөн гэдгээ бол давхар дурдаад бол амжсан юм. Тэгэхээр ямар ч тач одоо байгаа мэдээлэлээр бол энэ агаарын цогцлтын үеэр алагдсан Ираны дээд удирдагч Аятолла Хоменейгийн залхамжлагчаар түүний хоёр дахь хүү Моштаба Хоменей бол томилогдсон байж магадгүй гэдэг одоо ийм мэдээлэл бол маш өндөр магадлалын хувьтай бол болоод байгаа юм аа. Тэгэхээр манай сувгаас бэлтгэсэн дараагийн мэдээ бол одоо бас л Иран улстай бол холбоотой мэдээ байна. Гэхдээ энэ мэдээ бол одоо илүү Иран болон бүгд найрамдах Хятад ард улс хоёрын одоо ийм харилцааг бол ингэж харьцуулсан юм судалгааны шинжтэй бол мэдээлэл байгаа гэдгийг бол ойлгоорой. За Ираны дайн одоо энэ бүс нутагт үүсээд бүх хямрал нь бол бүгд найрамдах Хятад ард улсын маш том одоо геополитикийн алсын хараа амбицд бол ингэж сөргөөр нөлөөлж эрсдэл дагуулж магадгүй ийм нөхцөл байдал үүсээд бол байгаа юм. За баруун Европын улс орнуудын хувьд бол Иран улсыг бүгд найрамдах Хятад ард улсын хамгийн ойрын холбоотнуудын нэг гэж бол ингэж шууд бол харсаар ирсэн. За үнэхээр ч одоо яг бодит байдлаар энэ хоёр улс бол тун ойрын холбоотон ойрын түнш ийм улсууд. За дайн ихэлсний дараагаар бол одоо амиа алдсан Ираны дээд удирдагч асан Аятолла Хоменейгийн хувьд гэвэл тэрээр 1989 онд бол хамгийн сүүлд Бээжин хотноо айлчилж бүгд найрамдах Хятад ард улсад гадаад айлчлал хийж байсан. За энэ 1989 оны айлчлалаас хойш Аятолла Хоменей дахиж ганц ч удаа өөр улсад бол албан ёсны айлчлал хийгээгүй. За нэг ч удаа одоо эх орноосоо гараагүй гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо энэ Аятолла Хоменейгийн хамгийн сүүлийн айлчлал нь бол ингэж 37 жилийн өмнө Бээжин хотод хийсэн тэр айлчлал байсан гэдгээрээ энэ хоёр улсын харилцаа бас ямар нарийн одоо тийм төвшөнд байдаг вэ гэдгийг бол илэрхийлж байна гэж бол ойлгож болохоор юм аа. Бүгд найрамдах Хятад ард улс болон Иран улсуудын хоорондын түншлэл бол 2016 онд Ши Жинпин Техранд айлчилсан айлчлалын дараа бол улам гүнзгийрч эхэлсэн юм. За үүний дараа хоёр улс 2021 онд
25 жилийн хугацаатай стратегийн түншлэлийн гэрээг бол анх удаа байгуулсан Хятад улсын зүгээс гэрээг хэрэгжих 25 жилийн хугацаанд Иран улсад нийтдээ 400 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг бол хийх амлалтыг бол өгсөн. Үүнийхээ хариуд Иран улс бол одоо нефт нийлүүлэлтийн мөн нефт нийлүүлэлтээс таслахгүй байх ийм одоо үүргийг бол хүлээсэн байдаг. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар бүгд найрамдах Хятад ард улсын амлсан мөнгнөөс маш бага хэсэг нь бол одоо Иранд өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт хэлбэрээр бол орж ирээд байгаач Иран улс харин нефтээ Хятад руу бол тогтмол гаргасаар байна. 2025 оны туршид гэхэд одоо Хятад улс нь Иранаас өдөр бүрт дунджаар 138 сая баррел нефтийг одоо импортлсон талаар бол Global Energy Policy төвийн одоо тайлбарт бол тусгагдсан байгаа юм. Энэ нь Хятадын нийт нефт импортын ойролцоогоор 12%-ийг бол Иран улс дангаараа бүрдүүлж байна гэсэн үг л дээ. Мөн Иран улс одоо барууны эдийн засгийн хоригт байдаг тул Иранаас орж ирдэг нефтийн дийлэн хэсгийг нь бол гарал үүслийг нуухын тулд Малайзийн нефт эсвэл Оманы нефт гэдэг ийм шошгыг наагаад бол Хятадд оруулж ирдэг гэж олон улсын шинжээчид бас үздэг. Иймээс бодит байдал дээр 138 сая баррел одоо нефтээс илүү хэмжээний нефтийг өдөр болгон Иранаас Хятад руу экспорттдог байж магадгүй. Мөн Хятад болон Иран улсуудын хооронд зэвсгийн наймаа явагддаг гэдэг ийм албан бус батлагдаагүй мэдээллүүд маш ихээр бий. Хятад улсыг Иран улсад бол хөлөг онгоц сүтгэх зорилттой круиз буужин зарсан гэж тэднийг харддагч Хятадын тал бол үүнийг бол тогтмол үгүйсгэсээр ирсэн. Мөн Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагаас сүүлийн жилүүдэд Ираны пуужингийн хөтөлбөрийн эрдэмтдийг бүгд найрамдах Хятад ард улсын талаас тусгай хөтөлбөрийн дагуу мэргэжил дээшлүүлэх байдлаар сургам бэлтгэж мөн пуужин үйлдвэрлэх эд ангиудыг нийлүүлэх замаар бол тогтмол дэмжиж байгаа талаар тагнуулын байгууллагаас бол Хятадыг буруутгахсаар ирсэн юм. Зэвсгийн 8 болон пуужингийн хөтөлбөрийн дэмжлэг мөн хөрөнгө оруулалтын гэрээ ба шатхууны 8 зэрэг хүчин зүйлсийг харахад энэ хоёр орн нь бол маш ойрын холбоотнууд гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж байгаа юм. Мөн бүгд найрамдах Хятад ард улс Иран хоёр дээр Оросын холбооны улс болон бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс гэх албан бус дефакто төвшний ийм хүчний эвсэл бол айжмаар бол бий болж эхэлсэн. Дээрхэд дөрвөн орныг бол нэг л үнэт зүйл нэг зорилго бол нэгтгэж байгаа нь Америкийн нэгдсэн улс тэргүүтээ дэлхийн дэг журмыг хүчгүйдүүлэх ийм л ашиг сонирхол юм. Яг олон нийтийн зүгээс бол одоо ингэж харж байгаа л та. Гэтэл яг үнэндээ бол Хятад ба Ираны харилцаа нь бол нэг нэгнээ бол үзэл санаа үнэт зүйлийн түвшинд бол дэмжих гэхээсээ илүүтэйгээр одоо ашиг сонирхол төр суурилсан харилцааны шинж бол ихээр илэрдэг л дээ. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд бол тус улсын холбоотны бодлого нь барууны орнуудын баримтлагдаг бодлогоос эрс өөр байдаг. Барууны улсууд одоо хэн нэгэн холбоотонд дайралтанд өртвөл бүгд нийлээд хамгаалах ийм механизмаар ажилладаг бол Хятадын хувьд тэд аль нэг холбоотонтойгоо харилцан хамгаалах зорилготой ийм цэргийн гэрээг бол огтоосоо байгуулдаггүй. Иймээс одоо зөрчилдөөн үүслээ гэж бодоход Хятадын тал шууд цэрэг зэвсгийн хүчээр бол холбоотондоо хязгаарч тусалдаггүй. Харин ч Бээжингийн эрх баригчид бол аль болох альва мөргөлдөөнөөс бол шууд татагдан оролцохгүй зайгаа барих ийм бодлогыг бол илүүд үздэг. Гэхдээ Хятадын холбоотны бодлого ийм байлаа гэд Хятадын талаас ойрох дорндод болж буй хурцдмал явдалд санаа зовнихгүй байна гэсэн үг бол бас биш. Хятадын эрх баригчдын зүгээс Ираны дайн эхэлснээс хойш тэд одоо том болгоомжтойгоор бол аль талуудыг гал зогсоохыг бол уриалсан ийм агуулгын одоо шинжтэй мэдээллүүдийг хийсээр байна. Хятадын гадаад иргэн сайд Ван Yi хэлэхдээ Америкийн нэгдсэн улс болон Израиль улсууд Иранд давталж байгаа нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйл явдал. Тэр тусмаа тусгаар улсын удирдагчийг шууд онилон ив тодор хөнөөж тухайн улсын дэглэмийг солихоор оролдлого хийх нь бол бүрч байж боломжгүй зүйлээ гэдэг ийм аль ёсны тайлбарыг бол хийсэн л дээ. Тэгэхээр энэ оны 1-р сард одоо Венесуэл улсад юу болсон талаар бол бүгдээрээ мэдэж байгаа. Иран улс нь мөн Венесуэл улстай стратегийн түншил байгуулж газрын тосыг бол Иранаас Венесуэлээс тогтмол бол худалдаж авдаг ийм л одоо ойрын холбоотнууд байсан. Гэвч Николас Мадуро Америкийн нэгдсэн улсын одоо хүчний байгууллага хууль бусаар баривчлах үед Хятадууд өөрийн холбоотны төлөө бол одоо огтхонч гараа хөдөлгөж чадаагүй. Ердөө л ёс болгож бол амаа хэсэг хөдөлгөсөн. Харин 3 дугаар сард ингээд өөр нэгэн холбоотон болох Иран улсад Америкийн нэгдсэн улс болон Израиль хамтран давтагдж байхад Бээжингийн эрх баригчид мөн л одоо яг ялгаагүй
Венесуэлд үзүүлсэнтэй одоо адилаар ажиглагчийн байр суурьнаас бол энэ асуудалд хандаж байна. За нэг ёсондоо бол бүгд найрамдах Хятад ард улс өөрийн нөлөөллийг холбоотон орнуудад нэмэгдүүлэх ийм бодлого баримталдаг хэрнээ. За холбоотон орнууд нь аюулд одоо учрах мөчид тэд бол өөрийн боддоор бол холбоотон орнуудад бол тусламж үзүүлж чадахгүй байгаа гэдэг нь бол одоо тун тодорхой харагдаж байгаа юм а. За Америкийн нэгдсэн улсад төвхтөө Royal United Service Institute-ийн шинжээч Philip Schaeffer Johnson гэдэг хүний хэлснээр бол за Хятад улс өөрийгөө Америкийн нэгдсэн улсын эсрэг тэнцвэржүүлэгч хүчин гэж бол өөрсдийгөө дэлхийн нийтэд харагдуулахыг бол зорддог. Гэвч цэргийн хүчний хувьд жинхэнэ супер гүрэн гэж ямар байдгийг Америкийн нэгдсэн улс бол дэлхийн нийтэд бол харуулсаар байна. Жинхэнэ супер гүрэн гэдэг бол дэлхийн арьж бүс нутагт өөрийн хүссэн үр дүнгээ бол хүчээрч хамаагүй бий болгож чаддаг тэр хүч чадал тэр чадрыг бол агуулхад бол оршиж байдгаа гэж ингэж тодорхойлсон байгаа юм. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улс нь бол одоо эдийн засгийн хувьд хүчирхэг боловч Америкийн нэгдсэн улстай ижил одоо төвчний супер гүрэн хараахан болж чадаагүй хэвээр байна. За хүсээд өөрийн холбоотнуудыг бол өөр их гүрний хамгаалалтаас довтолгооноос бол хамгаалах чадваргүй хэвээр байна гэж бол харагдаж байна. За түүнчлэн ойрох дорнодод үүсэт буй энэхүү хурцдмал нөхцөл байдлын улмаас Ормосын хоолой хаагдсан явдал нь энэ барууны орнууд гэхээсээ илүүтэйгээр дэлхийн өмнөд бүс нутгийн орнуудад бол илүү сөрөг үр дагаврыг бол үзүүлэх нь тодорхой. За учир нь Ормосын хоолойгоор гарч буй нефт ба эрчим хүчний дийлэнх хэсэг нь бол бүгд найрамдах Хятад ард улс болон энэтхэг зэрэг за бусад зүүн өмнөд Азийн улс орнууд руу чиглэдэг. Харин Европын улс орнууд бол одоо ойрох дорнодын хямралаас болж эдийн засгийн дарамтаас илүүтэйгээр цагаачлалын шин давалгааны дарамтыг бол мэдрэх эрсдэл маш өндөр байгаа юм. За иймээс Хятадуудын зүгээс энэ цаг мөчид барууны зарим орнуудтай хамтран за энхийн хэвлэлцээг зуучлах боломжийг бол маш хүчтэй одоо эрэлхийлж байна. Яагаад гэвэл энэ цаг мөчид Хятад болон барууны энэ одоо эрх ашиг бол тодорхой хэмжээнд зарим зүйлсээр бол нэгдэж магадгүй юм байна л та. За хэрвээ үнэхээр Америкийн нэгдсэн улсын тал Ирантай хийж буй мөргөлдөөнд одоо ялалт байгуулж Ираны дэглэмийг өөрчилж өөрсдөө ээлтэй дэглэмээр солиж чадвал за энэ бүгд найрамдах Хятад ард улсад бол маш хүнд цохилт болох нь тодорхой. Хятад улсын нефт импортын 12% бол дор хаяж 12% нь бол автоматар Америкийн нэгдсэн улсын талаас бол хамааралтай болно гэсэн үг. За Америкийн нэгдсэн улс Венесуэлд одоо өөртөө ээлтэй дэглэмийг үүсгэж газрын тосыг нь хяналтандаа авснаас хойш Хятадын нефт импортод эзлэх Америкийн нэгдсэн улсын нөлөө бол шууд 5%-аар нэмэгдэх боломжтой ийм нөхцөл байдал бол одоо үүсэт байгаа. Тэгэхээр Венесуэлийг Ираныг нэмээд алдна гэдэг бол энэ тоо бараг 20% хүрнэ гэсэн үг. Тэгэхээр Иран улс энэ данд ялагдвал Хятадын Америкийн нэгдсэн улсаас хамаарал бол улам бүр нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг юм а. За мөн бүгд найрамдах Хятад ард улс тэргүүтээ БРИКС-ийн орнуудын гол зорилго нь бол одоо доллараар худалдаалагддаг энэ газрын тосны системийг нураах явдалд бол оршиж байгаа. Гэвч Венесуэл дээр нэмээд Ираны нефт бол Америкийн нэгдсэн улсын нөлөөнд орвол за БРИКС-ийн эвсэлд бол маш том ингэж сорилт бол бий болох болно л доо. За газрын тосыг доллароос салгах төлөвлөгөө бол бараг бүрэн бүтэлгүйтэн гэсэн үг. За Америкийн нэгдсэн улсад ээлтэй шин дэглэм Иран улсад бий болж за тэр дэглэм нь Ираны нефтийг доллараар зарж эхлэх юм бол Америкийн нэгдсэн улс өөрсдийн петродолларын системийг бол эргээд хүчтэй болгох бүх боломжоор хангагдана. За иймээс энэ цаг мөчид Иран улс нь Хятадын хамгийн сүйдчийн том цайз болон хувраад байгаач даанч Хятад улс одоо өнөөдөр Америкийн нэгдсэн улсын эсрэг сүрэн зогсох юм хангалттай хүч чадалгүй хэвээр байгаа нь бас харагдаж байна. Гэхдээ Хятад улс одоо үүсэт буй нөхцөл байдалд бол сэтгэл хөөрөлт автах бус харин маш нарийн тооцоололтойгоор бол хандаж байна. Хятадын тооцооллын хамгийн гол субъект нь бол зан ааш нь нэлээд тогтворгүйд тооцогддог Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гэдэг хувь хүн болж хувираад байгаа юм. За Трампын хувьд энэ сарын сүүлээр 4-р сарын ихээр бол бүгд найрамдах Хятад ард улсад бол айлчлах ийм мэдээлэл бол цацагдсан. За Хятад улсын зүгээс Иранд хийсэн Америкийн нэгдсэн улс болон Израилийн довтлохоог бол шүүмжилсэн ч за Трампыг тэд одоо хүртэл бас шууд буруутгахгүй хэвээр байна. За Хятадын зүгээс Трампын эсрэг хатуу мэдэгдэл
гэсэн үг. За энэ нь бол магадгүй Хятадтай Трамптай гар барин уулзахад Хятадын талд арай амар байж магадгүй учраас Трампыг одоо ив тод буруутгахгүй байж мэднэ. За Хятад улсын зүгээс удахгүй болох энэхүү уулзалтыг бол Америк нэгдсэн улс ирээдүйд ямар хариу үйлдэл үзүүлэхийг бол ажиглах боломж хэмээн харж байгаа нь бол мэдээж. За нэг ялангуяа бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс өөрийн нэг хэсэг хэмээн тунхагладаг Тайваны асуудал дээр Трампын ерөнхий хандлагыг бол тэд тандах санаатай байгаа нь тодорхой. Гэхдээ Хятадын талаас Америк нэгдсэн улстай дипломат төвшөнд бол тун тэнцвэртэй тэднийг арай одоо ингэж аргадаж ингэж ажигласан байдалтай байгаа хэдий ч Хятадын дотоод нийгэмд ялангуяа Хятадын ардын чөлөөлөх армийн дотор бол Вашингтоны эрх баригчдыг дайн өдөөгчд гэж одоо дүрслэх ийм суртал ухуулга энэ цаг мөчид бол асар хүчтэй явагдаж нийт цэргийн бие бүрэлдэхүүний сэтгэл зүй бол Америк нэгдсэн улсын эсрэг чиглүүлэх ажил бол хэдийнэ хийгдээд эхэлсэн талаар бол BBC агентлаг бас дурдаад байгаа юм. За Хятад улсын хувьд энэ цаг мөчид бол тогтвортой байдал хамгийн хэрэгцээтэй байна. Учир нь олон улсын нөхцөл байдал тогтвортой байсан цагт Хятадын эдийн засгийн өсөлт мөн одоо тогтвортой урагшлах ийм боломжтой бол байдаг л та. За гэсэн ч тэд одоо дэлхий цаашид Америк нэгдсэн улсын ноёрхолт автсан ийм байдалтай, ийм дэлхийтэй байхыг бол хүсэхгүй байгаа. За мөн Америк нэгдсэн улс өөрөө ийм тогтворгүй урьдчилан таамаглахад бэрх ерөнхийлөгчтэй ийм ойлгомжгүй тоглогч болж хувирсан ийм дэлхийн ертөнцийг ч гэсэн бүгд найрамдах Хятад ард улсад хүсэхгүй байгаа. Хятадууд бүх зүйл тогтвортой, бүх зүйл тодорхой ийм л дэлхийн ертөнцийг бол хүсэж байгаа. Тэгэхээр Ираны дайн нь бол зөвхөн ойрхон орнодын асуудал гэхээс гадна дэлхийн энэ хүчний тэнцвэрийг бол боддоор шалгах томоохон сорилт болж бол харагдаж байна. За Бээжин Ираныг бол гараараа биш амаараа л дэмжиж байгаа яг энэ цаг мөчид. За мөн хамгийн гол нь сүүлийн жилүүдэд дэлхийн ертөнц олон туйлт систем рүү шилжиж буй ийм дүр зураг бол маш ихээр ажиглагдаж байсан ч за Ираны дайн нь бас яг ч олон туйлт системд одоогоороос хараахан шилжиж амжаагүй байгаа гэдгийг маш тодорхой бол нотогч байна гэж харагдаж байна. За учир нь Америк нэгдсэн улс өнөөдрийг хүртэл өөр бусад их гүрнүүдийн гарыг хүлж байгаад дэлхийн авч үнцэгт өөрийн хүсснээрээ хүч хэрэглэх чадвартай хэвээр байна гэдгийг бол одоо энэ Иранд болж байгаа асуудал бол нотлож байгаа юм. Харин Хятад улс одоо илүү болгоомжтой, илүү удаан тоглолт бол хийж байгаа нь бол харагдаж байна. За дараагийн мэдээ бол одоо шууд бүгд найрамдах Хятад ард улстай бол холбогдож байгаа ийм мэдээ байна л та. За Хятад улсад бол жил бүр болдог одоо тогтмол болдог томоохон энэ улс төрийн чуулган болоход бол хэдхэн хоног бол одоо үлдээд байна. За гэтэл энэ хуралдаан болохоос ингэж хэдхэн хоногийн өмнө Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин за цэргийнхэн одоо армийн 3 генералыг бол одоо хүчээр тэтгэврт нь гаргаж улс төрийн зөвлөлийн дээд байгууллагаас бол хасах ийм шийдвэрийг бол гаргаад байна. Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн мэдлийн хэвлэлүүдийн мэдээлснээр за Хятадын ардын улс төрийн зөвлөлийн хурал болж за уг хурлаар Хан Вэйгва, Гуажин, за Лю Лэй гэдэг ийм 3 генералыг бол гишүүнчлээс албан ёсоор хассан болохыг бол мэдээллээ. За тэдний дундаас Хан Вэйгва нь бол тус улсын ардын чөлөөлөх армийн хуурай замын командлагч албыг бол албан тушаалыг бол 2017-оос 2021 оны хооронд хашсан. Бүгд найрамдах Хятад ард улсын зэвсэгт хүчинд маш өндөр нөлөө бүхий ийм эрхийн юм. Харин Гаожин бол Пуучингийн зэвсэглэл болон стратегийн командтай холбоотой албан тушаал хашиж байсан бол за Лю Лэй харин армийн улс төрийн удирдлагын шугамар бол генерал болж байсан ийм хүмүүс юм. За мөн хамгийн сонирхолтой нь эдгээр 3 генералыг яагаад улс төрийн зөвлөлийн дээд байгууллагаас хассан талаар ямар нэгэн мэдээлэл одоо хүртэл бол аль биесээр өгөөгүй. За дээрх үйл явдал нь бүгд найрамдах Хятад ард улсын дотоодод армийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаас нь зайлуулах мөрдөн шалгах ажиллагаа нэмэгдэж байгаа энэ цаг үед одоо энэ үйл явдал болсон дэлхийн нийтийн анхаарлыг бол шууд татаад байгаа юм. За бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпин 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш авилгалын эсрэг кампанит ажлыг бол тогтмол явуулж ирсэн. За харин шүүмжлэгчдийн зүгээс Ши Жинпинийг авилгалын эсрэг гэх нэрийн дор улс төрийн өрсөлдөгчдөө бас намнаж зайлуулах арга хэмжээ авч байна гэж бол үздсээр байдаг. Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс жил бүр нийслэл Бээжин хотноо коммунист намын улс төрийн зөвлөлийн дээд байгууллагын 3000 орчим төлөөлөгчид бол цугларн томоохон чуулган хийдэг бөгөөд за энэ чуулган 1-7 хоногийн хугацаатай бол үргэлжилдэг.
За тус байгууллагын гишүүдийн эрх 5 жилээр дуусгар болдог ба 2028 онд бол одоо нийт гишүүдийн эрх нь дуусгар болох байсан ч за 3 генералыг инхүү 2026 онд эрхийг нь дуусгаж байгаа нь бол маш онцгой тохиолдолд бол тооцогдож байна. За үүний өмнөхөн буюу бас 5 хоногийн өмнө дээрх одоо хурлыг угтаж Ши Жинпин бас нэгэн ноцтой улс төрийн шийдвэр гаргасан нь удахгүй болох энэ хуралд оролцох байсан 19 албан тушаалтныг бол хуралд орох гишүүдийн жагсаалтаас хассан ийм явдал юм. За тэдгээрийн 9 нь мөн одоо цэргийн дээд албан тушаалтнууд байсан гэдгийг бол онцлох хэрэгтэй. За дээрх энэхүү хасалт нь одоо мөн л яг ямар шалтгаанаас болж хассан тодорхойгүй буюу засгийн газрууд албан ёсны тайлбарыг бол хийхгүй байна л та. Тэгэхээр 5 хоногийн өмнө хасагдсан эдгээр бас хүмүүсийн одоо бүрэлдэхүүнийг ажиглах юм бол нийтэд сонирхолтой дүр зураг бол харагдаж байна. За тэдний дунд Ви Чаминг гэдэг хүн одоо багтсан одоо энэ бүхний одоо анхаарлыг бол шууд татаж эхэлсэн л дээ. За учир нь энэ Ви Чаминг гэдэг хүн бол бүгд найрамдах хятад ард улсын ардын чөлөөлөх армийн хуурай замын ерөнхий командлагч бөгөөд за маш өндөр албан тушаалын маш их цэргийн хүчийг өөрийнх нь гарт төлөвлөрүүлсэн одоо ийм генерал юм. За түүнчлэн бүгд найрамдах хятад ард улсын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн флотын хуучин командлагч Шэн Жинлонг бас багтсан бол хүмүүсийг нийтэд гайхшруулад амжсан. За эдгээрээс гадна бас хэд хэдэн офицерууд болон орон нутгийн өндөр албан тушаалтнууд багтсны дотор Өвөр Монголын өөртөө засах орны одоо коммунист намын өмнөх дарга Сүн Шавчонг гэдэг хүн бас багтсныг бол онцлон хэлмээр санагдлаа. За тэгэхээр Ши Жинпин нэгэнт зэвсэгт хүчний командаар бол оролдож эхэлсэн нь бол тодорхой болсон. Тэгвэл яагаад ингэж байна вэ гэдэг асуулт бол гарч ирнэ. За юуны өмнө ардын чөлөөлөх айран бол нэгдүгээрт хятадын коммунист намд үнэнч байх үүрэгтэй. Гэвч айрам дотор одоо коммунист намын хуучны фракцууд болон өмнөх удирдагчдын нөлөө бол асар хүчтэй хэвээр байсаар ирсэн. Иймээс Ши Жинпин өөрийн эрх мэдлийг баталгаажуулахын тулд өөрт үнэнч генералуудаа үлдээж за бусдыг нь цэвэрлэж байна гэдэг ийм ерөнхий дүр зураг харагдаад байгаа юм л та. Мөн өөр нэг хүчтэй таамаг маш үндэслэлтэй ийм таамаг бол яригдж байгаа нь бол за сүүлийн жилүүдэд хятад улс Тайваны асуудал Америкийн нэгдсэн улстай хийж буй өрсөлдөөн өмнөд хятадын тэнгис дэх геополитикийн маргаан зэрэг асуудлуудаас болоод за айран болон зэвсэгт хүчиндээ бол ихээхэн шинжилэлт хийж эхлээд байгаа. За энэ бүхний цаад санааг ерөнхийдөө Ши Жинпин болсошгүй дайнд бэлтгэхийн тулд хийж байгаа бөгөөд дайнд зориулсан одоо сахилга бат сул болон авилгалт өртөмтгийн генералуудыг бол цэвэрлэж байна гэдэг ийм таамаг бол явж байгаа. За мэдээч хэрэг одоо хүнэн байхад хэрэг нь олдно гэдэгчлэн бол улс төрийн түвшинд авилгалын эсрэг гэх нэрийн хүрээнд бусад фракцууд болон одоо улс төр нөлөөтэй бусад хүмүүсийг ингэж агнах, тэднийг улс төрөөс зайлуулах, өрсөлдөгчдөө цэвэрлэх ажиллагааг ч бол одоо хийж байна гэж ингэж үзсээр байна л та. За ямар ч байсан Ши Жинпиний эцсийн зорилго нь бол хятадын ардын чөлөөлөх армийг өөрийнх нь тушаалт дуулууртай бөгөөд сахилга баттайгаар захирагддаг ийм одоо зэвсэгт хүчин болгоход бол ихээхэн хүчин чармаалт гаргаж байна л гэж шинжээчид бол үзээд байгаа юм а. За тэгэхээр өшөө цаашаа бас яг олон улсад өрнөсөн мэдээллүүдийг бол ярих зөндөл мэдээллүүд байна л та. Тэгэхээр манай энэ цаг манд эндүү сунгагдах гад байна. Тиймээс одоо яалтчгүй олон улсын одоо геополитик стратегийн тойм гэдэг утгаараа бол ингэж олон улсад өрнөсөн чухал одоо геополитикийн шинжтэй ийм стратегийн шинжтэй одоо үйл явдлуудыг та бүхэндээ бол томьсон хүргэлээ гэдгийг бол хэлмээр байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн одоо энэ контентыг маань бас юу гэж бодож байна, ингээд сэтгэл хэсэгт бол үлдээж болно. Шүүмжлэл бас юу байна, энийг ингэчмээр нь гэдэг ч юм уу иймэрхүү зүйлс байж болно. За ингээд дараагийн дугаараар дараа 7 хоногийн даваа гарагт дахин уулзтлаа түр баяртай.